зам тээврийн хөгжлийг таван толгой тамарцсан. Таван толгой төмөр зам компанийн хувьд бол энэ дээр барилгын ажлын тусгай зөвшөөрлөө 5 жилийн хугацаатай аваад энэ ажлыг одоо захиалагч талаас одоо хянж энэ ажлыг гүйцэтгүүлэх бүхий л талын одоо боломж олцоог нээх гэрээ хэлцлийг байгуулах гэдэг бүх талын ажлууд дээр анхаарлаа хандуулж ажиллаж байна. Тэгэд одоо манай баригдсан байгаа 1-р зэрэглийн төмөр зам дээр бол 30-50 сая тонн одоо хамгийн одоо боломжит хэмжээнд зүгээрээ. Энийг бол бид нар хил холбон дээр бас яг үргэлжлүүлээд ийм хэмжээнд нь байхаар бас тооцож байгаа. Тэзүүн дээр ч гэсэн 30 орчим сая тонн байгаа. Энэ маань бид нар цаашдаа бас хятадын талдаа терминал нь бас өндөр шинэ сүүлийн үеийн технологи нэвтрүүлж ийж энэ маань одоо биелэгдэх тэр боломж олцоо нэгтэн. Өнөөдөр бид нар хятадын талын, Монголын талын зураг төслөө нэг байгууллагаар хийлгэсний давуу тал нь хятадын талдаа одоо хүлээн авах терминал нь одоо орчин үеийн шинэлэг технологи нэвтрүүлсэн богино хугацааг ачааг буулгаад буцаад богино хугацаанд манай вагон зүтгүүрүүд буцааж явуулах энэ зохион байгуулалтыг хангасан байдлаар зохион байгуулж байгаа учраас өнөөдөр бас энэ 30 сая тонн, 50 сая тонн гэдэг асуудал бол бас боломжит хэмжээнд очно гэсэн ийм бодолтой байгаа.